Удаан жилийн 60 хүртэл хувь, мэргэжлийн үнэлгээний 50%, онцгой нэмэгдлийн 40% зэрэг нэмэгдэл цалин авч болохоор хуулийн төслийг боловсруулан ирүүлсэн байна. Шүүгчид мэргэжлийн нэмэгдэл олох журам батлах тухай улсын хурлын тогтоол журмын төслөөр шүүгчд олох мэргэжлийн нэмэгдлийн хувийг шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэхээр заасан нь улсын хуралд хуулиар олгогдсон эрх хэмжээг шилжүүлэн авахар төсөл боловсруулан ирүүлсэн байна гэж үзэж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23-ын 4 дахь хэсэг заасан журам нь мөн хуулийн 8-ын 3 дахь хэсэг заасан улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн батлах журамд үндэслэгдэх ба энэхүү журмаа улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч одоо хүртэл батлаагүй байтал энэ улсын их хурлаас шүүгчдэд нэмэгдлийн хэмжээг тогтоох эрх хэмжээг шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлэх тухай тогтоол журмын төсөл боловсруулсан ирүүлсэн нь зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох ихтгэлцүүр батлах тухай улсын их хурлын тогтоолын төслөөр шүүгчийн албан тушаалын цалин, төрийн өндөр албан тушаалтны цалин тогтоодог ихтгэлцүүллийн зарчмаар төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалин суурь болгож тогтоохоор ирүүлсэн бөгөөд энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн цалингийн ихтгэлцүүлээр 0.08 шүүхийн шинжил хийж нэгээл баахан их толгойг юм болсон юм л да. Үндсэн хуулийн заасан шинжилэл нь хийгдчихсэн байхад. Тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хуулийн үндсэн хуулийн цэцээр ороод 0, шүүх байгуулах хуулийн сая үндсэн хуулийн цэцээр ороод дахиад унжаана. Энэ шүүхийн хууль гэж нэг тодорхойгүй юм гараад цалингийн хэн тогтоохыг зааж өгөөгөөс шалтгаалаад одоогийн байдлаар засгийн газрын гишүүд тоогийн сонсон үз 15 тэрбум төгрөгийн нөлөөдөл цалин шүүгчнэрт олгочод байна л да. 15 тэрбум төгрөг. Тийм их мөнгө. Тэгээ энэ их мөнгөийг одоо хэн төлөх? Энийг ялыг хэн хариуцах ёстой? Айл 14 оны төсөв баталж яхад их хурлын энэ дээрээс Зандакугийн хол дүүргөөгөл чамд шүүгчийн цалин тогтоох эрх байхгүй. Шүүгчийн цалин их хурлын тогтоолоор одоо тогтооч гэсэн байгаа гэдгийг хэлээл. Тэмүүжин тэндээс босч ирэл үнэхээр их хурл тогтоох ёстой юм. Энэ хуулинд гар үсэг зөрөх үед процедурын шинжилгээ алдаа гарснаас болоод ийм болчихсон юм гэдгийг тайлбарлаад байсан. Гэтэл зөриүүлээд дахиад нэмсэн. Энийг жишгийг дагаад одоо үндсэн хуулийн цэцгийн дарга тушаал гаргаад өөрийнхөө цалинг 4 сая 600 мянгаар тогтоогоод цэцгийн гишүүдийн цалинг 4 сая 500 мянгаар тогтооч гэсэн явж байгаа шүү дээ. Энэ эрүүгийн гэмт хэргийг яахан гамбатарах? Энийг албан тушаалаа урвуулах гэж нэрлэдэг. Зүйл нь 264 дугаар зүйл гэж байдаг. Энийг одоо хууль зүйн байнгын хоороо тавихгүй мүү? 1. 2 дугаарт шүүхийн ерөнхий зөвлөл дахиад асуудал оруулж ирэхдээ хуулийн төсөл оруулж ирсэн байгаа юм да. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл, шүүгчид мэргэжлийн нэмэгдэл олох журам батлах тухай хурлын тогтоолын төслийг ингээд хууль санаачлах хэрэгэлсэн байна. Үндсэн хуулиар 3 субъект хууль санаачлах хэрэгтэй байдаг. Гэтэл үндсэн хуулийн эрхгүй энэ байгууллага ийм хуулийн төсөл оруулж ирсэн байна. Энийг юу гэж үзэх? Дээрээс энэ шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг юм чинь би тулгуулж байсан хүн шүү дээ. Хариулах уу? За, их хурлын гишүүн нэмд орж байгаа асуултанд хариулъя. Тэгэхээр 2014 оны 3 сарын 17-ны өдөр шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль зүйн байнгын орны дарга төвдөнд орж танайгаад албан бичиг ирүүлсэн. За, тэр бичгтээ бол тайлбар саналыг хөрвүүлж байна гэд хуулийн төслийн саналаа бол ирүүлсэн.
Тэс хуулийн төслийг бид өргөн мэдүүлээгүй. За тэр 15 тэрбум илүү төгрөг олгосон гэдэг асуулыг хөндөж байна. Тэгэхээр их хурлын 63 дугаар тогтоолоор шүүхийн эренгийн зөвлөлийн 2014 оны төсөвдөр 15 тэрбум төгрөгийг шүүгчийн цалин болон шүүхийн захиргааны ажлын цалингийн нэмэгдэл хэлбэрээр нэмж тусгахаар ингэ шийдсэн юм байлаа. Тэрний дагуу 15 тэрбум төгрөг 2014 оны шүүхийн анхан болон давзалгчдын шүүхийн төсөвт бол орж ирсэн юм аа. Тэгээ энэ төсвийн мөнгийг бол заасан зориултын дагуу ингээд олгодоод ингээд явж байгаа. Энд бол ямар нэгэн байдлаар 15 тэрбум илүү өргөдүүлсэн юм уу, зориултын бусаар ашигласан юм бол байхгүй байгаа. За шүүхийн эренгийн зөвлөлийн оронтойгоос энд дурдж байна л да. Өнөөдөр шүүхийн эренгийн зөвлөлийн ажлын аппарат бол 109 хүний оронтойтой ингээд ажиллаж байгаа. За мэдээж нэг хэсэг бол цөөхөн байсан. 2013 оны шүүхийн тухай багц хуулийн дагуу шүүхийн захиргаа шүүгээс арай тусдаа бие даасан байдлаар зохион болгосонтой холбогдуулаад оронтой тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Ийм л асуудал байна. Тэгээ хуулиач мэддэг юм байна. Би чамаагийн чинь бараг доктор гэж дуусан шиг үл. Ариугүй байхад докторуудын чанар юм болчихсон юм уу? Явуулсан бичгээ хардаа. Дараа хууль тогтоомжийн төслүүдийг хавсралтаар хөргүүлж байна. Үүндгээд шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль гээд биччихсэн байна шүү дээ. Саналаа явуулсан гэж тайлбарлаад байх. Шүүгчийн цалин тогтоосон их хурлын 11 оны тогтоол чинь бүх шатны шүүхийн цалин тогтоосон их хурлын тогтоол хүчинтэй байж байгаа. Хүчинтэй байж байгаа. Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн сэхлээс дундын шүүхийн шүүгчийн хүртэлх бүх цалин тэр тогтоолчин хүчинтэй байж байгаа. Хууль тогтоомж дарга пөрүүд орж байгаа бас энэ хуралдаанд байсан шүү дээ. Нэмэгдүүлэх шаардлага байсан бол нэмэгдүүлэх санал оруулж ирэл шийдвэрлэнэ үхээс биш ингэж дураараа тэн дөрөө нэг хэдэн хүн улсын төсвийн хөрөнгийг ингэж цуслж байна гэсэн эрх мэдэл биш шүү дээ. Энэ шүүхийн ерөнхий зөвлөлийг энэ тараах юм босуу. Ийм шүүхийн ерөнхий зөвлөлтэй байж ирэн яадаг. Баасан хөвшөө асууя. За сая ажлын хэсгийн тайлангаас харахад нэлээд их хууль зөрчсөн байна шүү дээ. Тэгээ хариуцлага хүлээлгэх юм уу? Би энийг маш тодорхой мэдмээр яах гэж ажлын хэсэг байгуулсан юм. Буруутай этгээд нь хариуцлага хүлээлгээ, буруу явж байгаа бодлогын зөв болгоё гэж л ажлын хэсэг байгуулсан байна. Тэр энэ талаар өнөөдөр ярих юм уу? Эсвэл цалин зөвхөн нэмэх ёстой асуудал ярих юм уу? Хэрв цалин нэмэх ёстой асуудал ярьж байгаа бол прокурор одоо цагдаа үндсөөлийн цэц гэдэг хуулийн байгууллагуудынхаа цалин нэмүүлгийг бүгд санал гаргасан байна. Тэгэхээр цогцоор навч үзүүл яасан гэж бодож байна л доо. Цогцоор нь. Өөрөөр хэлэх юм бол бид нэр Монгол улсын төр хүмүүст алагчлах эсгүй тэр дундаа хуулийн байгууллагуудад бүгд л адилхан ажил хийж байгаа. Шүүгч хүнд ажил хийдэг, прокурор хүнгээ ажил хийдэг гэж ойлголт байхгүй. Бүгд л адилхан. Тэр утгаараа өнөөдөр юу гэх юм бол ерөнхий прокуророос над дээр албан бичиг ирсэн байгаа. Тэгээ би бас над ажлын хэсгийн бас нэг гишүүний хувьд бол тэрийг уулна санал тавьж ийсэн. Тэгэхээр бас байнгын оронд бас өгсөн гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энийг давхар шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Дээрээс нь одоо нэр үнэхээр 15 тэрбум гэдэг бол амар тоолдоо бас. 4.5 тэрбум төгрөгийг бас зарцуулаараа энэ байшингаа бариад дуусгаараа гингууд шорон бариад тавьсан байх юм бас. 1.8 тэрбумаар нь энэ төрийн орны чинь хажуудалд эмнэлгийн байшин гэж нэг давхар би сая очиж үзлээ. Арай замбраагүй юм шүү. Хуулийн байгууллагын хэн шоронд хийв гэжтэй гэсэн маягтай өнөөдөр ингэж хариуцлагагүй хандаж болж байгаа юм уу? Маш аимшигтай байна шүү дээ. Бидний мөнгө хүрэхгүй байна гэдэг нь одоо 11 мянган иргэнийг ажилгүй болгоно, ажилгүйчүүдийн игнэрөө явуулна гэдэг албан ёсоор яриад 36 сарын цалинг өнөөдөр 12 сар болгож багасхыг ярьж байхад бид нар эсрэгээр нь 4 сая, 6 сая төгрөгийн цалин өгье гэж яриад байгаа юм. Одоо тэгвэл энийг хэрвээ нэмэгдүүлнэ гэж хэрвээ ярьж байгаа юм бол цогцоор нь авч үзмээр байна. Бодлогоор нь
Бидэнд мөнгө байгаа мó. Одоо нөгөө сангийн яамны сайд хайдсан бай. Энийг өгөх мөнгө байгаа юу одоо? Тэрийг л мэдмээр байна. 14 ондоо за аргалаад өгчлөөхөд 15, 16 эн чинь бүр насан туршид нь өгнө шүү дээ. Одоо ингээд юу гэдгийг Монголын төр оршин орчтол тэгээ итгэлцлүүрээр хэрэг өгч байгаа бол юу ямар тохиолдолд нэмэгдээд яваад ах юм. Ямар тохиол яг одоо арайч ингээ өгсөн одоо ингээ болоо гэд бүр нэг мөсийн ингээд хуульчилж гэх юм уу. Тэгвэл хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй л дээ. Шүүгчийн цалин тэд байна гэд хуульчилчмаар юм байна. Тэгэхгүй бол адилхан л нөгөө итгэлцлүүрээр орж ирж байгаа бол төрийн албан агчийн цалин нэмэгдэхээр наадуудын цалин өсөөл яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгд дээр ямар нэгэн бодлого байна уу? Тэгэхээр би үүний одоо үндсэн асуулт бол нэгдүгээрт нь за хуулийн байгууллагуудтай нэгдсэн бодлогоор авах үзэх үү? Хоёрдугаарт нь хууль зөрчлөөгөө та нэлээд олон танилцуулган дээр гарч ирсэн. Тэгэхээр тэр хууль зөрчсөн ямарваа нэгэн этгээд байгаа бол тэрэн дээр хариуцлага тооцох уу? Гуравдугаарт нь болохоор одоо ер нь энэ маш их мөнгө ялангуяа жишээлбэл энэ хууль зүйн байнгаараа энэ хууль зүйн салбарт орж ирсэн мөнгөний талаар аудитын наривчлсан дүгнэлт гаргаж ирмээр байна. Тэр 15 тэрбум, тэр 4.5 тэрбум байх юм байна гэдэг ийм ойлголт төрөд байна. Өнөөдөр энэ үндсэн хуультай хэр юу яаж байгаа нийцж байгаа юм. Тэгээд дээр нь энэ ажлын ачааллыг дүгнэнэ гэж байна. Ажлын ачааллыг юу гэж ямар үзүүлэлтээр дүгнэх юм? Бодит хөдөлмөрийн үнэлэмжийг яаж үзэх юм? Ажлын үр дүнгийг яаж тогтоох юм? Тэгээ ажлын ачаалал гэдгээр хэдэн хэрэг шийдвэрлээ шүүхээр тасалснаар л энэ авч үзэх юм уу? Яаж үзэх юм? Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно гэж байна. Дээр нь хэрвээ энэ ажлын үр дүнг ажлын ачааллыг одоо хангаагүй тохиолдолд ур чадварын нэмэгдлийг олгохгүй гэж байгаа. Тэгээд дэвшилтэд арга барил гэдгийг дэвшилтэд арга барилаар ажиллаж ажлын бүтээн чанарыг хангасан байдал. За Баян Сэнэг гишүүний асуултанд хариулъя. Шүүгчийн эдийн засгийн баталгаа бол зөвхөн цалингаар хязгаарлагдах үүдэгтэй бол санал нэг байна. Шүүгчийн хувьд бас 2-3 онцлог байгаамаа шүүгчийн одоо албан тушаалын хувьд. Нэгдүгürt нь шүүгч бол зөвхөн одоо өөрийнхөө цалингаас орлого олох юм боломжтой. Өөр ямар нэгэн давхар ажил хийх, өөр орлого олохыг ёс зүйн дүрмээр болон бусад одоо хуулиар хаацсан байдаг. За хоёрдугаарт нь бол энэ цалингийн асуудлаар 2013 онд шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалгааны байгууллагууд хандаж шүүгчийн цалингийн одоо хэмжээ ямар байвал амьдралд нь хүрэлцээтэй байх уу? Хараа тус байдлыг хангах уу гэдэг судалгаа хийлгэсэн. Энэ судалгааныхаа тайлангаа бид нэр ажлын хэсэгт өгсөн байгаа. За энэ судалгааны дүнгээр харах юм бол шүүгчийн цалин ойролцоогоор 2.5-аас 3 сая байх юм бол яг өнөөгийн Монголын түвшинд бол шүүгч бол тэр шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1 заасан тэр баталгаад хангагдах юм байна гэсэн ийм судалгааны дүн гарсан юм а. Тэрний дагуу шүүхийн ерөнхий зөвлөл бол энэ шүүгчийн цалингийн хэмжээг 2.7-оос 3.2 хооронд хэмжээнд тогтоогоод одоо бол цалин ингээд олгодоо явж байгаа. За дээр нь шүүгчийн цалинд харгалзах өөр нэг асуудал бол өрсөлдөх чадварын асуудал байна. Өөрөөр ижил төстэй албан тушаал хашиж байгаа бусад хуульчдын цалин хүйс, хувийн хвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хүйс гэдэг энэ бүгдийг бас харгалзаж энэ судалгаанд орсон байдаг. Тэгэхээр зэрэг одоо бол үгдийн энэ өрсөлдөх чадвартай байж цалингийн хувьд бид нэр бас мэдлэг чадварын хувьд, за амьдралын туршлагын хувьд тэг хэрэг маргааныг шударга шийдэх тэр хүмүүсээ бид нэр шүүгчээр сонгох ийм боломж бүрддэг. За энэ байдал ч гэсэн саяын шүүгчдийн цалин тодорхой хэмжээр нэмсэний дараа ялангуяа энэ 2014 оны шүүгчийн сонгон шалгуулалтанд бол энэ шүүгчээр одоо шүүгч болох хүсэлттэй энэ хуульчдын тоо бол эрс нэмэгдсэн байгаа. Үүгээрээс харагддаг юм аа. За тэр ажлын ачааллын хувьд бол би нэг зүйлийг хэлэх гэсэн. Яг уламжилт байдлаар шүүгч гişний хэрэг маргааныг